Надад нэг асуулт байна. Хүн гэдэг амьтан өөрийнхөө үндсэн хэрэгцээнүүдээ бий болгосныхоо дараа биелүүлж тэднийг хангасныхаа дараа бидний дараа нь нэг хүсдэг зүйл бол нэр усаад орсуулах, бусдад хувь нэмрээ оруулах гэдэг зүйлийг хүсдэг байна. Тэгвэл яг энэтэй холбоотой өнөөдөр миний танаас асуух асуулт бол хүмүүс таныг юу гэж дурсаасай гэж хүсэж байна вэ? Дахиад хүмүүс таныг юу гэж дурсаасай гэж хүсэж байна вэ гэдэг асуулт байна. Энэ асуулт миний өмнө нь асууж байсан бидний өдөр тутам өөрийнхөө амьдралын зорилго, хүсэл эрмэлзэл гэдэг зүйлээ ботход арай өөр өнцгөөс нь тэр асуултыг дахиж асууж өгч байгаа. Айгу хүчирхэг асуулт байгаад байгаа. Бид нэр хэрвээ аливаа толгоондоо тулгараад байгаа асуултыг учрыг нь олж чадахгүй бол бид нэр цаг хугацаагаараа тоглолт хийж үзэх хэрэгтэй. Ирээдүйн рүү харж асуух хэрэгтэй, голд нь орсон юм шиг асуух хэрэгтэй. Тэгээ энэ асуултын адилаар өнгөрсөн цаг руу энэ асуултыг оруулж асууж үзэж. Таныг хүмүүс юу гэж дурсаасай гэж та хүсдэг вэ? Та ямар гавьяа бүтээсэн байдлаар бусдад таниулмаар эсвэл үгүй гавьяагүй байж болно. Та ямар амьдралыг амьдрсан мэтэр бусдад хүмүүс таныг дурсаасай гэж хүсэж байна. Аюу гой асуулт, сонирхолтой асуулт. Өөрөөсөө асууж үзээрэй. Миний энэ асуултууд бүгдээрээ манай Балиор өдрөг бот 2-2-ын сүүлийн 216 дугаар хуудсан дээр үндэслэж 100 асуулт бэлдсэн байгаа. Энэчнээс би та бүхэнтэй асуудаг байх шүү. Тэгэхээр хэрвээ өөрөө энэ асуултуудыг үзий судлах юм бол бот 2-ыг бүх номын дэлгүүрүүдэд Монгол зарж байгаа шүү. За. Тэгээд хэрвээ энэ суваг дээр миний видеог анхудаага үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. Видео таалагдж байгаа бол лайк дарж өгөөрэй. Манай багийн зүгээс энэ суваг дээр бид нэр 7 хоног болгон 2-3 видеог энэ суваг дээр оруулдаг байх шүү. Дараагийн видеоор уулзцгаая. Балиор өдрөг байцгаарай.